Ховд аймгийн онцгой комиссийн 2021 оны 8 дугаар сарын 31-ний 66 дугаар тогтоолын 6 дахь заалтын дагуу хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэж буйтай холбогдуулан коронавирусын халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор гадна болон дотор орчинд ариутгал халдваргүйжүүлэлт хийж байна. Энэхүү үйл ажиллагааг баруун бүсийн төв, Ховд аймгийн онцгой байдлын газар, зоон зүйн өвчин судлалын төв, цагдаагийн газар хамтран хийж байгаа бөгөөд жаргалан суманд үйл ажиллагаа явуулж байгаа ерөнхий боловсролын сургууль, эрдэнэт сургууль, эрүүл мэндийн байгууллагууд зэрэг төрийн болон хувийн хвшлийн байгууллага аж ахуйн нэгж, орон сууцуд, нийт эзэмшлийн зам талбай, дөрвөн замын уулзуурууд гээд нийтдээ 490,325 м2 гадна талбайг холоорын сүм усамлаар ариутгаад байна. Харин халдварын эрсдэл өндөртэй байгууллагуудад живлээний усамлаар манацар үүсгэн дотор ариутгал хийж байгаа юм. Одоогийн байдлаар 1800 м2 талбайд дотор ариутгал хийгээд байна. Баруун бүсийн төв Ховд аймгийн онцгой байдлын газар, зоонож өвчин судлалын төв, цагдаагийн байгууллага, боловсролын байгууллагатайгаа хамтраад бид нар 9 сарын 1-ний өглөөний 4 цагаас 2-ны өдрийн одоо 14 цаг хүртэл Ховд аймгийн Жаргалан цумын нийт нутаг дэвсгэрийг ариутгахаар ингээд төлөвлөд ажиллаж байна. За өнөө өглөөний 12 цагийн байдлаар бол бид эхний ээлжинд эрсдэл бүхий газрууд болох ерөнхий боловсролын сургуулиуд, ихтэй сургуулиуд, нийтийн зам талбай, эрүүл мэндийн салбаруудын орчны гадуур ариутгалыг бол хийсэн. За манай зоонож өвчин судлалын төвүүд бас эрсдэл бүхий байгууллагуудын дотор ариутгалуудыг бол бас ингээд хийгээ явж байна. За өнөөдрийн дотор бид нар бол гадуур ариутгал эхний ээлжинд 450,000 м2 газар, за дотор ариутгалд бол нэг 6,000 орчим метр квадрат талбайг бол ариутгах ийм төлөвлөгөөр ажиллаж байна. Ариутгалыг хийснээр тодорхой хэмжээгээр халдварын одоо гадуур болон дотор халдвар бол тодорхой хэмжээгээр саармагжих, цаашлаад бол бас хөрсөн шингэсэн тодорхой хэмжээний вирусууд, за дотор бол орц хонгилд байгаа энэ тодорхой хэмжээний вирус, эндээс үүдэлтэй халдварууд бол бас тодорхой хэмжээгээр саармагжна гэсэн энэ төлөвлөгөөтэйгээр бол ажиллаж байна. За онцгой комиссийн тогтоолын дагуу хийгдэж байгаа эдгээр гадна болон дотор талбайн ариутгалыг зооноо зүйн өвчин судлалын төвөөс заавар арга зүгээр хангаж ажиллаж байна. За гадна талбайн ариутгалыг бол холоорын сүм уусамлаар бол хийж байна. Дотор талбайн ариутгалыг бол живлээний уусамлаар бол хийж гүйцэтгэж байгаа. За мөн эдгээр ариутгалыг бол эрүүл мэндийн сайдын 456 дугаар тушаал, зооноо зүйн өвчин судлалын үндэсний төвийн А15 дугаар тушаалын дагуу хийж гүйцэтгэж байна. Ариутгалын халдваргүйжүүлэлтийг онцгой байдлын газрын тусгай зориулалтын 3, цагдаагийн газрын 1, зоон зүйн өвчин судлалын 1 техник хэрэгсэлтэйгээр 13 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг гарч хийж гүйцэтгэсэн байна. Тухайлбал гадна талбайг ариутгахад холоорын сүм усамлын 22 уут байдас 110 тонн ус зарц суулж 186 км замыг туулжээ. Ариутгалын халдваргүй тэглийг 3 удаагийн давтамжтайгаар энэ сартаа багтаан хийж гүйцэтгэх юм.